Сайн байцгаана уу үзэгчдээ. Та бүхэн сайхан наадсгаж байна уу? Эх орон Монголын үндэсний телевизээс бэлтгэн хүргэдэг амьдралын гол дүр нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэж байна. Хүн бүр өөрийнхөө амьдралын гол дүр нь байдаг. Тэрхүү амьдралаа яаж сайхан авч явах вэ? Тэрхүү гол дүрээ хэрхэн сайн бүтээх вэ гэдг нь хүний өөрийнх нь ажил мэргэжил үйлстэй салшгүй холбоотой байдаг. ертөнцийн хүн төрлөختөн үүсэн бий болсон цагаас өөрийн дүр үүргийг амьдралд бий болгохоор ирдэг. Энэ нь зөвхөн цаг хугацаагаар хэмжигддэг бөгөөд сайн, муу алийг ч үгүйсгэж болохгүй. Тэд бүгд бие биенээсээ уялдан хамаарч байж амьдрал үргэлжилдэг. Хэрвээ зовлон байгаагүй бол бид жаргалыг жаргал хэмээн нэрлэхгүй. Жаргалыг мэдрэгч үгүй байсан биз. Дэлхий болон дэлхийг үүсгэгч бүх амьтай амьгүй зүйлс, улирал, цаг хугацаа, хүний мэдрэмжүүд болох хайр, зовнил, догтлол, уучлал, шунал, эд хөрөнгө, эрх мэдэл, тэд бүгд өөр өөрийн гэсэн дүр үүргийг амьдралд бий болгодог, хязгааргүй эргэлдэх амьдралын үн чанарууд юм. Иймээс хүн гихч нь өөрөө амьдралынхаа гол дүр юм. Бид энэ удаагийнхаа нэвтрүүлгээр Монголын үндэсний бүхийн уран гайхамшигт мэх тэдний алдар цолыг цээл сайхан дуу хоолоогоор ард түмэндээ тайлбарлан хүргэдэг бүхийн тайлбарлагчийн ажил амьдралыг өгүүлэхээр бэлтгэлээ. Эрхэм хүндэт сонсогчдоо. Хинтээ аймгийн өмнө дэлгэрсэн Харьяат Монгол улсын хөтөлбөрийн Баатар улсын даяар дурсгалын дархан уурга Бадмааны буугийн Бат Эрдэнэ энэ даваанд дөнгөж сая харцаг цолны болцол хангаад байгаа Аранга аймгийн Бадсан гэлсмийн Харьяат Цэргийн Арслан Батчаргалыг амлажээ. За Батчаргал Арслан бол манай бүх сонирхчид радио сонсогчдод одоо их сайн таньж байгаа. Улсын дархан уурга Бат Эрдэнэ Цэргийн Арслан Батчаргалаа долоод олж шүүгэрч байна. Наадмын зүлэг ногоон дивжэнэ бүгчүүд уран мэхээ уралдуулан хүчийг үзэн барилдан наадамд хэний хүү үзүүр төрөнд үлдэж залуу бүгчүүдээс хэн нь улсын цолонд хүрэх бол гэж наадамчин олны төдийгүй бүгчүүдийн сэтгэлийг гэгэлзүүлэн догтлуулж байдаг үеийг сонсогч ард түмэнтэйгээ хамт хуваалцсан хүргэдэг үндэсний бүхийн тэргүүн тайлбарлагч Ойдвын Батмүнхийн эгэл жирийн хэрнээ хүчит бүгчүүдийн хэмар сүлдээр хөглөгдсөн амьдралын жимээр хамтдаа аялцгаая. За намайг Ойдвын Батмүнх гэдэг Сүхбаатар аймгийн Мөнххан суманд төмөр барс жилд мэндэлсэн. Бага наснаасаа бол одоо тэгэл үүдгийн бүхэн спортыг сонирхсан. Ерөнхийдөө хүүхдтэй байхдаа бол тийм нэлийн хөдөлгөөнтэй хүүхэд гэж ярьдаг шүү дээ. Тийм хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэж доосод ярьдаг. 14 хүүхэдтэй айлын доороосоо 3 дахь нь юм да. Дээрээ их олон ах эгч нартай байсан. Харамсалтай нь бол зөвхөн ерөнхийдөө бол тэр үеч бас жоохон хэцүү байлаа шүү дээ. Хэцүү 6 хүн бол амьд цэрэн байх нь би одоо мэднэ. Зургуулаа надтай 7 хүн амьд цэрэн байхыг мэднэ. Ингээд одоо Ойдвын гэдэг айлд буюу өөрийнхөө төрсөн эцгийн дүүгийн хамаатнууд одоо үржлэгдэж тэр айлд бол одоо айлын ганцхан мэтэр л одоо өссөн дөө. 4-5 дугаар ангид байхдаа Пээрийн цуснд анхудаа амарч үзээд 3 нуурын амралтанд тэр үеч их олон хоног амардаг гэсэн чинь 28 хоногчд амардаг гэсэн. Тэр хооронд чинь 2-3 барилдаан болчихно хүүхдээ жоохон. Тэр барилдаанд чинь бол бас үзүүр төрөнд очиж харилцдаг ийм хүүхэд хөдөлгөөнтэй хүүхэдээс биеэр жижигхэн юмыг хурдан тусгаж авдаг, хурдан дуурайчдаг. Тийм одоо бас өөрийн онцлогтой юм хүүхэд байсан. Баг багасаа бүх сонирхож одоо тэр үе чинь радио сонсдог байлаа шүү дээ. Монголын радио гэдэг агуу юм. Одоо тэр үед чинь хурц арсан модон сэрээждэг гэж одоо алдартай тайлбарлаж одоо би ч бас багшаа гэж бодож явдаг. Модон сэрээж багшааг одоо сонсож байсан. Ингээд баг дунд сургуулийг одоо бусдын жишгээр суралцж төгсөөд тэгээд цаашдаа сургууль
зам мөрхөөгөө цэргийн одоо албандаа явсан. Эндээс л одоо амьдралын зам мөр хэлсэн. Монгол ахуй зан заншилтай ойр өссөн Батмөнхүү баг байхын л үндэсний бүхийг сонирхдог, хаяа барилдчихдаг, хөдөлгөөнтэй дэггүй хүүхэд байжээ. Радиогоор бүхийн барилдааныг сонсож, хөдөө нутагт хонио харуулж явахдаа шилбүүрээ унаж, ташуураа микрофон болгон дагаж дуурайж, аймгийнхаа бүгчүүдийг нэрлэн тогтоодог байсан гэдэг. Ямар ч хүнд мөрөөдөл зүүн биелэг гэж байдаг. Тиймдээч тэрээр багийнхаа хүсэл мөрөөдөлд хөтлөгдөн Монголын бахархал болсон 93 наадмын нэг болох үндэсний бүхийн тайлбарлагч болох замнал нь ийхүү эхэлсэн юм. (1968) онд Дорнот аймгийн хөдөө аж ахуйн техникум гэж байсан. Одоо бол мэргэжил сургалтын төв коллеж болсон байна лээ. Коллеж тэрийг 1968 онд мал зүйч мэргэжлэр төгсөөд Хинтээ аймгийн Дэлгэр хаан суманд мал зүйчээр одоо ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байлаа. Ингээд 1971 онд цэргийн албанд татагдаад тэрнээс хойш л одоо 30 гаруй жил цэргийн албанд зүтгэжтэй. Тэгэл цэрэг дээрээ бас зүгээр байгаагүй. Бас жоохон барилдаг ноцолдог хүмүүстэй зөвхөн ойрхон байсан. Бас жоохон барилдаж байсан. Ингэж л үндэсний бүхтэй холбогдсон. 32 жил цэргийн албан өнөөдөр дотоодын цэргийн одон хороо гэж нэрлэдэг. Тэгээ хуучин нэрээр бол одоо дотоодын цэргийн 05 дугаар анги. Энэ ангид бас цэрэг баг дарга офицероор бас 10 гаруй жил ажилласан. Тэрнээс хойш бол Нах яамны нийгмийн хамгаалах яамны 3 дугаар газарт бас нэг 20 гаруй жил ажилласан. Энэ газар маань сүүлд 90-ад оноос бол төрийн тусгай хамгаалтын газар нэртэй болсон. Энд 2002 он хүртэл одоо дуустал ажиллаад цэргийн одоо тэтгэврт гарсан. Эндээс л одоо миний ажил амьдралын гараа бүх юм бол энд л одоо энэтэй холбоотой энэ байгууллага хүмүүс хамт олонтой бол холбоотой байдаг юм аа. Тэгэхээр зэрэг Батмөнхөө бид нар бол одоо хуучин нийгмийн аюулаас хамгаалах яамны ийм одоо бүрэлдэхүүнд хамт ажиллаж исэн хүмүүс л дээ. Би цэргийн алба хааж яхаас анх залуу бүх одоо зааланд гарч явахаас их таних юм. Батмөнхөгийг дэвэр 30 жилийн өмнө мэдэн манай Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын харьяа түн өөрөө цэргийн хүн байсан. Би өөрөө алдар нийгмийн дасгалжуулагч байсан. Тэр үеэс одоо бид надад сайхан найз нөхдүүд сайхан танилцж байсан. Сүүлдээ радио телевизээр 1991 оноос хойш нэвтрүүлэг хийж байгаа. Би бол их хойно бүхийн тайлбарлаж болсон юм шүү дээ. Одоо 90 орсон хойно бүхийн тайлбарлаж болсон. Би урд нь бол яг нэг шүлэг найрглал концертын дээр ажиллаж чад уншичдаг. Концерт хөтэлдэг. Нэг үдшилэг энэ хөтэлдэг тиймэрхүү л нөхөр байсан. Тэгээд 1991 оны хавар Монголын үндэсний бүхий холбоо байгуулагдаад удаагүй байжсэн үедээ жаягдгийн бага шинчлэх зорилгоор зарлал гаргаад тэнд бол бүх тайлбарлагчид бүх энэ засуул гээд гарын даа гээд энэ гол гурван мэрэгжлийн хүнийг сургаж мэрэгжүүлж авах асуудал чухал байсан. Өмнө нь бол хараахан тиймгүй туршлагатай гэдэг хүмүүс ажилладаг байсан. Тэгээд тэнд тавьсан гол шалгуур бол нийт хүн тавьсан гол шалгуур бол жудагтай хүн байх хэрэгтэй гэж. Бүхийн хүрээ гэдэг бол их ариун нандин хүрээ. Энэ дотор орж ирж байгаа хүн бол жудагтай хүн байх хэрэгтэй юм аа гэдэг. Ийм шалгуурыг тавьсан. Тэгээд яагаад ч юм энэ шалгуур болно гэдгийг сонсож байгаа л тэгээд шалгууруулаад тэр үед нөгөө бүхэн хойдон их үздэг хүн байсан ч тэр нь л дахиад орцсон хэлдэ. За тэр үед яг 3 хоног сургалтын юм хийгээл. За тэрэнд чинь одоо бүхийн жаягдаг, бүхийн түүх, бүхийн эрен бичиг гэдэг юм уу. Янз илмнүүд сургалт явуулж байгаад тэгээд шалгуурлалтад орж исэн. Дуу хоолой, бүхийн талаарх мэдлэг, бүхийг таньж гэнэ үгүй юу? Мэх хэр зэрэг мэдж гэнэ өнтер гэдэг талаас нь одоо шалгууруулж исэн л да. Мэдээж одоо тэр коммунист чинь одоо Монгол үндэсний бүхий холбооны систем зөвлөлийн гишүүн байж байгаа. Монгол улсын манлай цаан тасрангийн мегмургоо сууж исэн, мегмур зан сууж исэн. Энэ Батмсэрэж багш тэргээл данзан дэргүүн тэр ингээд иймэрхүү усад сууж исэн жин. Тэгээ шалгалт өгч юм чинь мэдээж бас л сандрал
зохимжээгээр байж л таараа. За ингээд бид бол юуны урд тайлбарлагч нарыг гарын та нарыг ур чадвараар нь авсан. Тэрний нэг хүн бол Батмөнх. Тэр шалгалтанд одоо азар бас тэнцээд одоо энэ бүхий холбооны нарийн бичгийн дарга бүх судлаач хэмжээнд одоо ажиллаж байна. Манай цогтоотор битээр бол одоо тайлбарлагчаар 1991 онд Монголын үндэсний бүхий холбооны албан ёсны тайлбарлагч болж ирсэн юм аа. Тэр үед цогтоотор хүлээж байгаа их сургууль оюутан байсан. Тэгээд цогтоотор чиглээд гарын даагаар шалгаруулсан тэнцээд бүх их үздэг, бүх их сонирхдаг, тэмдэглэл хөдөлдөг их одоо зөвхөн сайхан бичдэг ийм залуу байсан л да. Тэр шалгаруултан дээр л би Батмөнхтэй эхэлж танилцсан. Тэгэхэд бол төрийн тусгай хамгаалтын газарт ажилладаг байсан баг тий. Тэгээд танилцчихсан. Тэгээд тэр үеэс оддыг хүртэл одоо хамт бүх тайлбарлаж байна да. Эрхэм хүндэт сонсогчдоо. Ийхүү үндэсний бүхийн тэргуун тайлбарлагч Батмөнх 1991 оноос хойш өдгөө хүртэл нийт 25 жил тасралтгүй Монголын өнцөг булан бүрт байгаа түмэн олондоо малын бэлчээрт яваа малчиддаа бүхийн барилдаанаа нүдэнд харагдаж сэтгэлдэнд хүртэл тайлбарлсан юм. Хүний анхны бүхэн сайхан, мартагдашгүй, дурсамж дүүрэн мөн тухайн үедээ их сандрал догдлыг давхар мэдрүүлж байдаг. Түүнд ч мөн адил хамгийн анхны сэтгэгдэл ийм байсан гэдгээ хуучилж байсан юм. Тэгээд 1991 онд ардын бясалгалын 70 жилийн аваагаар анх одоо орон даяар Монголын радиогоор дуурч байсан. Энэ төвзөн төрөлд одоо анх дуурч өөрийнхөө хоолойг сонсч ирсэн ч юм уу да. Анх төвзөн төрөлд орж ирээд бас дуурч авах ч бас сэтгэмэрч юм шиг сонирхол сэтгэл төрдөг юм да. Спортын төвөрд нь Баяр наадмын бүхийн комиссийн хурал болоод тэр жаягдгийн баг ажиллах улсуудын нэг семинар болоод ингэжсэн санагдчих. Тэгээд радиогийн улсууд өөрсдөө за ингээд манай дээр одоо хин ямар улсууд тайлбарлах уу гэдэг ингээд хуваар юмнуудаа хийгээд тэгээд бид хоёрыг радио дээр хуваарлж өгсөн. Тэрний өмнө бол яхаа нэг дадлагын журмаар тэр үед чинь нэг их сорилго гэж барилдаан болдог байсан. Тэн дээр 2-3 өдөр бас дадлага хийсэн. Тэгэл шууд эфирт орсон. Яг хөвгтөлдөө тэр үед бид хоёрыг бол их л голж ирсэн. Одоо радиогийн том найруулагч нар өдгөөд энэ дөнгөж бүх тайлбарлаж үзээгүй өмнө нь тийм янз бүрийн тайлбарлаж үзээгүй шинэ улсууд одоо тэгээд ийм том 70 жилийн наадам болох ч яхад их орон даяар одоо шууд явах гэж байгаа битрүүлгийг бол энэ шинэ залуусууд ингээд чадах уу ярих уу гэдэг асуудал хүртэл яригдчихсэн санаг. Энэ дэр бол Монголын радиогийн алдартай найруулагч Бүрүүжийн цаан гэсэн гэж байсан. Монгол улсын соёлын гавь сэтгэлд найруулагч Сосорын Бүргэд гэж хоёр хүн байсан. Энэ хоёр хүнийг одоо бодохгүйгээр бол миний бүхийн тайлбарлагч бол сон гэж одоо хэлж ихэд хэцүү л дээ. Үнэхээр одоо тэр микрофонтой харьцах тийм ээ. Хэл яриа тэр зөвшрүүлэх тал дээр бол одоо тэр алдартай найруулагчд бол маш их зөвлөж тусалж байсан. Микрофон нөгөө хаадаг нээдэг тавч байхгүй. Тэгээд чихвчээрэл дандаа нөгөө найруулагчтайгаа харьцсан. За одоо тэгж ярина шүү, ингэж ярина шүү. Одоо микрофоны чи хаацсан нэг амьсгаа авч болно ч гэдэг юм. Бид хоёр бол шүлсэн татах, нусаан их одоо тэгээд янз бүрийн чимээ шууган гарах ямар ч ирэхгүй. Тийм одоо хатуу шаардлагатай. Тэгээд чихвчээр одоо тэгж яар ингэж яргээд найруулагч нар ч бол одоо ямар хатуу ширүүн шаардлагатай ийм улсууд байдгийг бол та нар тэртээ дөрвөө мэдэх баг. Тэр үед одоо Монголын үндэсний радио дээр нэвтрүүлэгч соёлын гойсгол тасан Ганбаатар гэсэн бол одоо болох нэвтрүүлгийг хийдэг байсан. Тэр үед чинь ачин өөрөө ид барилдажсэн учраас 1 2 3-5 4-5 5-5 хүртэл нэр болцоогүй шүү дээ. Тэнд одоо өөрөө барилдаж байгаа хүн. 91 онд бол нөгөө Ганбаатар нач урд жил 90 онд улсын начин зул авцсан. Шинэхэн одоо улсын начин бол барилдаанд аюулгүй анхаарал хандуулах учиртай. Тэгээд одоо өөрөө барилдаад явчихдаг учраас бол тэр хооронд одоо тайлбарыг эхлэм л үргэлж бид хоёр хүлээж исэн л да. Тэр үед тайлбарлагч их цөөрцөн байсан. Чанар багсан болохоор үндэсний телевиз дээр явдаг. Монголын радио төвцөн гэлтгэрэлэнд Ганбаатар гэсэн явдаг. За ер нь одоо өөр нэг тайлбарлагч байнгын хийдэг тийм хүмүүстэй байгаагүй байхгүй юу? Тэгж л бид хоёр одоо хөлсөн гартал цаг нуулж яаж тэр тайлбарыг бол эхэлж исэн. Тэрнээс хойш одоо тасралтгүй 25 жил яг энэ албаг одоо улсын баяр наадам цагаан сар ч гэдэг юм уу том хүн барилдаанууд дээр одоо залгуулж явна. Эрхэм хүндэт сонсогчдоо, хүндэт наадамчдаа.
Ардын хувьсгалын 70 жилийн ойн ихвэр наадмын хүчит өхийн барилдааны нэгийн даваа эхлэхэд бэлэн боллоо гэж хэлсэн баха. Үндэсний бүхийн барилдааныг сонсогч олон түмэндээ нүдэнд нь харагдаж, сэтгэлд нь хоногштол хүргэх нь бүхийн тайлбарлагч бидний үүрэг байдаг юм. Монголын үндэсний бүхийн тэргүүн тайлбарлагч Ойдмын Батмунх. Наадмын ногоон дэвжээ. Хүчит бүхийн барилдааныг хөнгөнсөн сайхан дуу хоолойтой бүх тайлбарлагчгүйгээр төсөөлхийн аргагүй. Анхаараарай. Эрхэм хүндэт наадамчтаа Улаанбаатараас ярьж байна гэд цээл сайхан дуу хоолойгоо эх орны цэлмэг хөх тэнгэрт цуурайтуулан ард түмнээ баясуулдаг хүмүүс бол бүх тайлбарлагчид байдаг юм. Ер нь одоо тайлбар гэдэг маань бол бүхийн тайлбар гэдэг маань бол Монгол бүхийн нэг салшгүй нэг бүрэлдэхүүн гэсэн том Монгол бүхийн нэг бие даасан бараг соёл нэг элемент болчлоо л доо. Радиогийн бүх тайлбарлах бол одоо эфирч шууд явж идэг тийм ээ. Телевизийн бүх тайлбарлах тэр хүмүүс дүрс харж байгаа учраас хэн ямар мэх хийгээд яаж хонгодож хөөгөө тийм ээ хаяг гэдгийг харж байгаа. Цэнгэлдэг хүрээлэнд бол зүгээр бид нүдэрээ харж байгаа бол тэнд 30 ос урилч бол 30 улангийн л харж байна. Тайлбарлагч бол зураглаачийн дэлгэцэн төгсөн дүрсийг л харж тайлбарлана. Ухаандаа телевизээр ярьж байгаа хүмүүс бол одоо ухтаж тайлбарлаж мэхийг өрчлөн хэлэх бол одоо гайхалтай сайн сонсог харагддаг, үзэгддэг хүмүүсийг таашаадаг л да. Тэгэхээр мэдээж тэр төрсөн дэлгэцэн дээр 2 хүн гарч яана уу 3 4 ус барилдаан гарч явал тэрнтэй барилдаж байна, тийм өмсгөлтэй тэр нь тийм цолтой хэрэгэмтэй тэр за тийм их гэж магадгүй тэрийг эндээ л ярьж байгаа. Тэр бол бүхэд очиж нөлөөлөхгүй. Манай Сэрэж тагч өөрөө улсын хор зарслан хүн байсан, мэх барьц их сайн мэддэг. Тэгээ хүнд мэх заасан гэдэг ингэж бол арга хэмжээ авахулж байсан гэж байна шүү дээ. Тэгэхээр бол нэг талаараа олон бүхийн барилдаа харж тайлбарлаж явах давуу талтай, нөгөө талаараа дүрсгүй учраас сонсож байгаа хүнд үзэгдэж харагдтал тайлбарлана гэдэг бол илүү ур чадвар шаардна. Одоо яг яаж юм гэхээр давуу тэгээд энэ хоёр бүх барилж яхад хэн энэ өндөр хэн энэ одоо ямар байдалтай харагдаж байгаа гэдгээс хүсүүлээл тэгэл одоо наадам цэнгэлдгийн хаана гэсэн аль хэсэгт нь барилж байгаа гэдгээс хүсүүлээл ингээл маш олон юмыг нэгд ор тэгээд одоо тэр бүх юмтайгаа зэрэгцүүлж хурдтай ингэж тайлбарлах шаардлагатай байдаг. Баруун талаасаа зүүн тийшээ хараад тод улаангийн зодогтой синхр шуудагтай барилж чинь гэдэг юм ингэж хэлмээр байдаг. Ер нь радио нэвтрүүлгийн өргөм төлөвийн нэг онцлог байна л да. Тэр онцлог юу гэхээр дуу хоолой бол өөрөө ихтгэл үнэмшил байдаг. Тийм Батмунхийг цэнгэлдэгтэр тавьж яана гэдэг чинь бол цэнгэлд хүрээлэнгийн тайлбар тэр тайлбар радиогийн тайлбар зэрэг явдаг учраас Батмунхийн хувьд бол нэг давуу тал нь телевизийн дэлгэц цараа тайлбарлаж байгаа хүнээс бүх барилдааг харж явах боломжтой. Тэгээ Батмунх ах бол өөрөө хамт суугаад түшигтэй яриа нэгцэгцтэй тэгээ өөрөө бол бас өндөр боловсралтай том одоо албан тушаал хийж одоо Монгол улсын ерөнхийдөө часрааг бие хамгаалагч энэ төр хийж исэн юм хүн шүү дээ. За төрийн одоо хамгаалтын алба тэр засгийн том алба хүмүүстэй ойрхон тэднийг хамгаалдаг тийм хүн ухаанд одоо Монголын анхны ерөнхийлөгч Тангаргаан өргөж байхад анхны үндсэн хуулийг ёсолж баталж байхад тэнд ингээд зогсож байгаа юм шүү дээ. Тэр чинь бас сайхан хувьд явнаад. За ингээд явандаа нөгөө бидний гол шалгуур болох жудаг гэдэг шалгуур бол харагдсан. Энэ хүнээс ямар нэгэн бүхийн орчинд байж болохгүй хараа шин зан төрх гараагүй. Төлөв төвшин, шудраг, нуруутай хүнийг жудагтай гэдэг байгаа шүү дээ. Удлаа хэлдэг, ачин авирсан гаргадаг. Тэр бүхийг тайлбарлаж байгаа хүний одоо өөрийн одоо зансурдхууны байдал юмд хандах төвч шудраг ийм талаас хандах талаас их чухал байдаг л да. Тэгээд тийм учраас бол энэ талаас их одоо өндөг сайхан хүн гэж би бол ингэж бодож явдаг. Батмунх ах 97 оноос хойш наадам дээр хамтарч ажилласан. Манай Батмунх ах бол нэг талаар бол бүхийн одоо
энэ спортыг бол маш үндэсний бүхий спортыг бол маш сайн мэддэг. Одоо тэгэл тэр ёс жуудаг тийм ээ. Ирэмб дараа за тэгээд үүх түүх алдар цол тэр амжилт маш сайн мэдээлэл сантай өөрөө. Одоо өөрөө үндсэндээ бол архив болсон хүн шүү дээ. Ер нь бол. Юугийн сэргэлэн сүлжээ харьяал ишгэлтер компанийн Монгол улсын ойр тэмцээн улсын надад авраг авраг төлөвийн зүгт Бүх тайлбарлах урлагийг эзэмшихэд өөрийн орлогоос гадна энэ талаар мэрэгсэн хүмүүсийн туршлагатай багш нар бөхчүүдийн сургаал зөвлөмж өөрөө барилдаж бөхчүүдтэйгээ байнга ойр дотн ажилдаг зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг. Бүх тайлбарлах урлаг бол хариуцлагатай, ой тогтоомж, сэргэлэн соргог байдал шаардсан алба. Бүхийн тайлбарлагч хүн харилцааны өндөр соёлтой, мэрэгжил боловсралтай, биеэ зөв авч явдаг, үг хэлний баялагтай, цээл сайхан хоолойтой, бөхчүүдийнхээ барилдааны арга мэхийг сайн ажиглаж мэддэг, судалдаг, дүн шинжилгээ хийдэг байхын дээр бөхчүүдийн үүсэл гарал, үндсэн ба одоогийн захиргаа, одоо хаана ямар ажил хийдэг, ямар алдар цол хэдий давсан зэргийг 13 шигээ сайн мэддэг гэд үндэсний бүхэд сэтгэл зүрхээ бүрэн зориулсан байдаг юм. Тэгээ та бүдээ бол бүгдээрээ мэднэ. Одоо нэр хүндтэй олон сайхан тайлбарлагч нар байдаг. За манай Бадамсэрэж Дарслангаас өсвөлээ Чанар багш маань байна. Ганбаатар начин байна. Ингээд олон одоо тайлбарлагч тэр хүмүүс Монгол бүхийн энэ гайхамшигтай сайхан барилдааныг үзэгч олондоо хэдийгээр телевизээр хараагүй ч гэсэн одоо радиогоор сонсоход бол дэрэгдэн байгаа юм шиг тэр тухайн барилдааныг үзэж байгаа юм шиг тэр одоо яг наадмын стадионд цэнгэлэх хүрээлэн тэгтэр уур амьсгалд нь хамт байж байгаа та адилхан ийм хэмжээнд одоо хөрвж тайлбарлаж чаддаг ийм гайхамшигтай хүмүүс. За тэр хүмүүсийн нэг бол одоо манай Батмохко хомаа. Сайн хувьд дараахан төлгөөн сайхан зантай ярьсан хэлснэг сансан бодсноогоо чөлөөтэй ярьдаг. Бүхийн тухай бол бүхэн ирэх дуртай бүх сонирхдаг. Ер нь тайлбарлаг чимбэл бүхийн зан сурдгыг мэдэхгүй, бүхийн мөхийг мэдэхгүй тайлбарлагч санснаж хэрэггүй шүү дээ. Тийм учраас өвгөн хөөхө донгордог, зогтдог гэх жишээний баасан дорж ихэд суйлдаг, харвдаг гэх жишээний мөхийг мэдэхгүй бол тэр хүнд бүх тайлбарлаж чадахгүй шүү дээ. Тийм учраас бөхөөс илүү бүхийг мэддэг, таньдаг байж тайлбарлагч хүн хийдэг ийм ёстой юм байгаа юм да. Манай сонсогчдод ер нь бүх тайлбарлагчийг бол радиод дээхэн үедээ бол Бадамсэрэж тухайгаар төсөөлдөг байсан. Сүүлд нь Агуаны Ганбаатар начин одоо бол Батмохоор л төсөөлдөг. Би энийг яагаад ингэж хэлж ийм гэхээр бид нар бас бүх тайлбарлагчийг шинээр бэлдэх гэж оролдож үзсэн. Нэлээд олон залуучууд уртын дуу дуулдаг, байрлалддаг, нэвтрүүлэг хөтэлдэг, жүжигчин, хөтлөгч маш олон дурсч үзсэн. Тэгэхээр үнэхээр бүх тайлбарлагч гэдэг бол өөрөө онцгой өвөрмөц юм байл. Монголын үндэсний бүхийн нэр тайлбарлагчдыг энэ өдөр дурдахгүй байхын аргагүй. Монгол улсын гавьяа зүтгэлдэн хуурц зарслан Бадамсэрээжэд самбо бүхийн дэлхийн аварга, спортын гавьяат мастер Чанаров, Монгол улсын соёлын гавьяа зүтгэлдэн Монгол улсын начин Агуаны Ганбаатар нар юм. Тэдний цээлхэн дуу хоолой үндэсний бүхэд хайртай Монгол ард түмэнд одоо хүртэл хоногшоотой байдаг юм. Тайлбарлагч нар нэг ярьж байгаад ингэж ирсэн. Хүнийг сайхан бүх үсгийсэн гэж ярьж ирсэн. Манай энэ Батнасан гэх манай энэ тайлбарлагч нар нэг тойрцоо нэг сайхан бүх үсгийсэн гэж. Яг бүх үссэн сайхан үзэж байгаатай адилгүй шүү дээ. Энд чинь ажил хийгээд байгаа юм чинь. Зах хэмжээгээр ингэ ажиллаад байна. Хүн болохоор тэнд сайхан бүх шууд ирж байгаа гэж бодож байгаа. Яг одоо ерөөсө тэн дээр нэлээд ядарчихсан зайн шүү дээ. Тэгээд ямсан тухтай суугаад бүх үсэж чадахгүй байгаа байхгүй юу? Тэнд юу болж байгаа, энд юу болж байгаа, энэ яалаа, тэр яалаа гэд тэс үлдээ зарвэн мартаад ингэж эхлэв шүү дээ. Тэр үгүй. Тэрээр бүх тайлбарлах үедээ гараа дэвэ, барилдаан сайхан, урам ихтэй, хүч бэр ихтэй, хурдан шалгамгаа барилддаг бөхчүүдийг хараад онгод нь ордог гин.
Монголын үндэсний баяр наадмаар хүчит бүхийн барилдаанигч радио телевизээр цэнгэлдэх хүрээлэнгээс шууд дамжуулна гэхэд түүний сэтгэл сэргэж од хямар нь улам бадрах шиг болдог. Улсын баяр наадмыг улсын ерөнхийлөгч нээж наадмын ногоон динж төв цэнгэлдэх хүрээлэнд баруун зүүн талын хүчит бүхчүүд гарч цол дуудаж хүчит бүхийн барилдаан эхлэхийг зон олондоо хүргэх нь хамгийн сайхан мөч нь байдаг юм. Энэ доор одоо Монголын радиогийн дамжуулж байгаа эсвэл энэ доор байгаа шүү дээ. Энэ доор нэг давхрын цонхоор урагшаа харж тайлбарлан нэлээд холоос харж ярддаг учраас бол бас дэргэд нь ойрхон байгаа хүнийг холоос жоохон бэрхшээлтэй. Нэлээд холоогоо тэр урд барилж байгаа бүхэн тэр цаанихтаа нэгдэхгүй байх шиг гэдэг юм уу. Зарим барилдаа нь юу болоод өнгөрч байгааг нь мэддэхгүй. Тэгээ зарим үзэгчид нь тэр бүхэнд шүү дээ. Зарим бүхэн зүтгэлтэнгүүд хүртэл бүхэнд чи бөхчүүд хүртэл бүхэнд нь тайлбарлагч нь дагуу болчлаа яач чон тэр гээд. Гэхдээ ер нь уран барилдаантай бөхчүүдийн барилдааныг тайлбарлах бас урамтай шүү дээ. Заримдаа ер нь хараа хэл ярианы хурд гүйцэхгүй шүү дээ. Яах ихэн зургууд юм болно тэгээ сүүлд нь л араас нь за нэг тэгээд ихчээд авчлаа даа л гэсэн хэлсэн. Тэгэл угсраа мехнүүд нь тэр ийш Сүхбат аваргаас ч нь бол ер нь дам мехэр нэг гэж байхгүй шүү дээ. Сүхбат аваргын барилдааны, Сумын аваргын барилдаан тэрийг одоо бас барилдаж яхад тайлбарлаж авах урамтай. Бат Эрдэнэ аваргын олон дараалсан төрөө мөрөө тэрийг тайлбарлаж авах бас сайхан шүү дээ. Миний одоо энд залуу эдгээр барилдаж явахад Монгол наадмаа радиогоор төгсч яноос шууд манай Отхон гавьяат гэж радиогийн одоо нэртэй нэвтрүүлэгч бий. Батмохгоо хоёр зэрэгцээ сууж агаад ингээд олон жил одоо олон таминд хүргэж явсан. Би өөр нь Бат Эрдэнэ аваргын ерөнхий хүндлэдгийн шүү. Өөрөө их дүүн нуруутай. Яг хөө зүгээр улсууд бол хөнгөлцлээдгийг. Зэх удаадаг ойдаг ч идэх ч юм уу тийм ээ. Гэхдээ ер нь ямар ч хий гаргадаг өөх байхгүй юу? Одоо энэ бөхчүүч барилдаад ингээд нэг нь хайж нэг нь давж нэг нь унаж байна да. Ямар нэгэн алдаа гарч ямар нэгэн хий гаргас учраас л нөгөөдөгтөө ашиглагдаж л унж шүү дээ. Эрхэм хүндэт сонсогчдоо. Хинтэмгийн өмнө дэлгэрсэн Харьяат Монгол улсын хөтөлбөрийн Баатар улсын даяар дурсгалын дархан аварга Бадмааны буугийн Бат Эрдэнэ энэ даваанд дөнгөж сая харцаг цолны болцол хангаад байгаа Аранга аймгийн Бадсан гэлсмийн Харьяат Цэргийн Арслан Батчаргалыг амлжээ. За Батчаргал Арслан бол манай бүх сонирхчид радио сонсогчдод одоо их сайн таньж байгаа. Улсын дархан аварга Бат Эрдэнэ Цэргийн Арслан Батчаргалаа долоод олж шүүгэрч байна. Бүх тайлбарлах зарим үед алдартай сайн бөхчүүдээ өвдөг шороодох, зодог тайлхыг харах, зарлах үе түүний хувьд бэрх даваа байдаг юм. 2006 онд Далай Даян аварга, Авган Сандангийн Сүхбат 6 давж шүгэрснийхон дараа зодог тайлснаа зарлаж, бүхийн олон хорхоотнуудыг сэтгэлээр унгаасан мэдээг хүргэх хүндхэн үүрэг түүнд оногдсон юм. Дархан аварга Сүхбатын зодог тайлах мэдээллийг анх би телевизээр радиогоор төв цэнгэлт хүрээлэнд хүргэсэн юм байна. Тэгээд Сүхбат аварга гараар тийм гаргастай сайхан битсэн хуудас цаас надад авчирж өгөөд Тэмха тайны уншаад өгөөч гэхгүй юу. Одоо үг нь бол журмаараа бол би унших эсвэл тэр Монголын радиогийн нэвтрүүлэгч нар л одоо тиймэрхүү юмыг унших ёстой шүү дээ. Би бол бүхэл л одоо ярих учиртай. Гэсэн чинь нэг хаа танаар уншуулмаар байна гэдээ аврах чаа өөрөө бас ингээд зогсоод байсан. Тэгээд радиогийн нөхдүүд үзээд намайг уншигч зөвшөөрсөн. Тэгээ нөгөө ихний гүйлийг хараад их харахстай битсэн. Наах хэвээр гүйлийг хараад уншсан. Тэр үл ерөөсөө санаанаас гардгүй юм. Тэгээ олон түмний хайртай аврах хүн гинтхэн тийм одоо цочор мэдэгдэл хийнэ гэдэг бол уншиж байгаа надад ч гэсэн бас хүнд одоо самсаж ширхэр нэгдэг шүү дээ. Тиймэрхүү юм болж байсан. Хамгийн сүүлд нь хоолой зангирмаар болоод за үзэгч наадамж олон түмэн аваргаагаан ойлгоно үстэй гэсэн гэрх маягтай үг өөрөө нэмж хэлээд тэгэл дуусгаж байсан. Ганц хором чи одныг минь уйтхар намар
хоног зүрх шархалж нэг л бундуу гэлдэрнэ биш үү. Монгол улсын тэргүүн бүх тайлбарлагч Батмөнх төрийн тусгай албанд хүндтэй хариуцлагатай албыг хашиж байсан нэгэн. Төрийн том хариуцлагатай албаны хажуугаар бөхөө тайлбарлаж явсан юм. Мөн цан тишүүрээс эхлээд үндэсний бүх хөнгөн атлетикийн төрлөөр улсын тэмцээнээс медальтай. Цэргийн хүн болохоор байнгын бэлтгэл сайтай байдаг. Тэрээр 34-өөс 35 нас хүртлээр сонс эргэж 15-аас 20 км-ийн маршрут гүйж мөн волейболын спортоор хичээлнэ гэд амьдралынхаа өмнө олон зорилго тавьж түүндээ тууштай явахын үлгэр жишээг залуу үедээ харуулж чадсан хүн юм. Түүний ажил хөдөлмөрийг улсаас өндрөөр үнэлж, цэргийн хүндэт медаль, цэргийн гавьяаны одон, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус шагнаж байсан юм. Түүний сайн сайхан явах амжилтын гол үндэс нь хань ижил үр хүүхэдтэй салшгүй холбоотой. 25 жил улсын баяр наадам, цагаан сар гэд томоохон баяруудад эд ажиллаж байдаг ханаа хүлээн, радио сонсоод л сууж байдаг даа хэмээн түүний хань нь хуучилж байсан юм. Одоо тэрээр гавьяаныхаа амралтанд гарч АЧЦ үр хүүхдүүдийн цангинсан инээд баяр хөөр дунд жарган сууж байгаа юм. Намайг Сэлэнгэ гэдэг би энэ Батмөнхийн гэр бүлийн хүн. Битээр одоо гэр бүл болоод 40 жил болж байна. Тийм хүүхдүүд маань өсөөд одоо бүгдээрээ тусдаа гарцгаасан. Одоо хоёулаа гавьяаныхаа амралтанд гэртээ сууж байгаа л хоёр доо. Ханаа ухааны дунд сургуульд өгсөн их хэрэгч багамжийн мэрэгжилтэй. Эрэл ухааны халдварны судлалын институт гэж байсандаа хуучин нэрээр тэнд. Тэгээд одоо нийгмийн хамгаалахын яамны ариун цэвэр халдвар судлалын станц зэрэг газруудад ариун цэвэр халдвар судлалын лаборант дараас олон жил гарч ажиллаж байгаа. Тэтгэвэр тарсан эрүүлэг хамгаалахын тэргүүний ажилтан одоо ийм эмэгтэй байна. Наадам болно өглөөч нэг 9 болоогүй л стадион явна. Тэгээд чинь бүтэн наадмын 2 дээр үчи 3 өдөр л наадам болдог. 3 өдөр явна. Одоо 2 өдөр бүтэн явна. Цагаан сар болвол битүүнд явна. Тэгээ битүүний урд өдөр бас бүх баригддаг штэ. Тэгээ 2 өдөр явна. Битүүний ороо бол ер нь бүх дуусч ижил ирнэ. Бид нар хүлээгээл эдээ битүүлгэндээ хүрэхгүй штэ. Та талбай тойроод наадам үзэх явж байхдаа нээлтэн дуусаад бид нар яг нээлт гэл гараал явчихна. Тэгээд тойроо явж байхад аав ярьж гин ирээд машин юм уу гэртээ ирээд яхаар аав радиогоор ярьж гин гоё гэдэг. Миний одоо өдий дайны одоо амжилт гаргаач гэдэг юм ингээд явж байгаагийн гол ноён нуруу ачааг бол ард талын одоо гэр бүлийн хүн одоо үүрэг бол маш их чухал байдаг. Гэхдээ ер нь тэгэл улсын ажлыг өөрөختөө хийгээд албан ажилдаа бас үнэлэгдээд явж байгаад нь л бахархаж ирсэн даа. Бүх тайлбарлагчийн хувьд бол аюу олонд нэр хүндтэй. Би ч өөрөө тэрнгээр маш их бахархдаг. За бүх тайлбарлах ажил ч гэсэн бас л цаг наргүй л одоо ажилладаг юм ажил. Энэ болгонд ард талын маань адвертаа авч явсан бол одоо гэр бүлийн маань хүний л одоо гавья. Өөрөө тэрэндээ дуртай сонирхолтой хоёр доод ирэхэд ийм сайхан бас хүндтэй юмд явж байхад чи ер нь тэгэл аль болохоор л хувцас нарыг бэлтэж өгөөл явуулахаас л өшөө юм гэж штэ. Хүн чинь тэр бол яг тийм үг байдаг юм л штэ. Хамгийн хайртай хүндээс нэг хайртай гэж хэлж чаддгүй. Тийм тэгээ аавдаа маш их хайртай шүү, хязгааргүй хайртай шүү. Одоо урт наслаад бидний хажууд удаан жаргалтай сайхан амьдраарай гэж ерөөмөр байна. Хуучны нэг юм үг байдیں۔ Авгаага магтсан адгийн нэг гэж. Би энэ үгэнд ерөөс огтосоо дурггүй. Харин хамгийн магтчихвэл зөвхөлтэй хүмүүс чинь бол одоо галын бурхад гэр бүл ихнэр маань огтуд маань гэж би бододог эмэгтэй хүнийг тэгж бодож хөндлөж одоо явдаг да. Охины хоёр дахь охин байна. 52 дугаар сургуулийн 7 дугаар ангид орсон. Бас тэргүүний сурагч онцлогтой. Энэ хобби сургуулийн 2 дугаар ангийн шиддэг сурагч. Очир дээр ингэдэг шиг гэж миний одоо баг охины томгоо. Чембэлэн мис ингэцээ гэдэг юм байна. Нэг ирээд. Ингэцээ. Яа одоо зарим мэцээр байхгүй. Үндэсний бүхэн барилдааныг
наадамчин олон сонсогч олон түмэнд нүдэнд харагдаж сэтгэлд нь хоногч хүрэх нь бүхийн тайлбарлагч бидний үүрэг юм аа. Монголын үндэсний бүхийн тэргүүн тайлбарлагч Ойдвийн Батмөнх. Бүхийн барилдааны өөх түүх, бөхчүүдийн нутаг ус, овог нэр, цол гуншинг уянгалаг сайхан хоолоогоор радио сонсогчдод хүргэн улс орон даяар тэр ярьж байдаг. Тааны үнэртэй Монгол наадмын чимэг болсон. Монгол бүхийн уран мэхийг уралдуулахыг, улаан хөх зодогтны дунд бүхийн тэмцэл хэрхэн өрнөхийг хүний нүдэнд үзэгдэж, чихэнд хоногшиж, гарт баригдаж байгаа юм шиг ярьж, наадамчин түмний сэтгэл онгодыг тэр сэргээж байдаг юм. Бүх хүн дивжэн дээрээ байхдаа жаргалтай байдаг шиг тэрээр тэдний уран барилдааныг харж тайлбарлан хүргэх нь түүний мэрэгжлийн сайхан нь бас утга учир нь оршдог юм. Өнөөдрийнхөө нэвтрүүлгээр бүхийн босоо цагаа хямар ивээсэн мөн цээл сайхан дуу хоолоогоороо ард түмнийхэн хүртээл болсон бүхийн тайлбарлагчийн ажил амьдралыг өгүүлэн хүргэлээ. Ингээд үзэгчдээ дараагийн нэгэн амьдралын гол дүрээр иргэн уулзъя. Баяртай. Эрхэм хүндэт сонсогчдоо. Хинтэмгийн өмнө дэлгэрсэн Харьяат Монгол улсын хөтөлбөрийн Баатар улсын даяар дурсгалын дархан уурга Бадмааны буугийн Бат Эрдэнэ энэ даваанд дөнгөж сая харцаг цолны болцол хангаатгаа Аранга аймгийн Бадсан гэлсмийн Харьяат Цэргийн Арслан Батчаргалыг амлажээ. Улсын дархан уурга Бат Эрдэнэ Цэргийн Арслан Батчаргалаа долоод олж шүүгэрч байна.